Соёлын амны үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлал журмын хэрэгжилтээр Ховд аймгийн нийтийн номын сан нь 21 аймгаас тэргүүлж санхүүгийн дэмжлэг авснаар 2023 онд гэр номын санг анхлан байгуулжээ. Буянт голын цусланд гарсан айл өрхийн хүүхэд багчууд насанд хүрэгчдэд номоор үйлчлэх ажил нь олон нийтийн талархал хүлээсэн ажлын нэг болоод байна. За манай нийтийн номын сан бол 75,000 гаруй бот номтой. Одоо үүнээс 500 номыг бол бид хүн гэр номын сандаа байршуулсан байна. Одоо жилд дунджаар 3,000 гаруй иргэд ном хэвлэлээр авч үйлчлүүлдэг. Мөн түүнээс гадна манай номын санд бол жилд дунджаар 4,000 хүн шинээр ирж карт нэлгэж уншиж болдгоо. Доктортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа гэр номын сангаар буянт голын цусланд гарсан 1200 үрх айлын 3200 иргэн тогтмол үйлчлүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд гэрээр карт нийлгэж үйлчлүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм. Харин хүүхэд багчууд нийтийн номын сангийн фондын 500 гаруй номын дээдсээс бүрдсэн үлгэрийн болон уран зохиолын ном уншихаас гадна оюун ухаан хөгжүүлэх хүлэгт тоглоомор тоглож чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж хөвшжээ. Үлгэрийн ном уншдаг. Тэгээд өчтөр унсан нөгөө үлгэрээ ярьж өгөө. Зээл түүнийг нэг удаа ингээд үнэг гүнжгийн нөхөнд унчаад тэгээд энэ 5 нөхнөөс яаж гардаг үлээгээ бодоо байжсэн чинь нэг хөөх бух гэдэг шувуу нэг модон дээр ирж суугаад тэгээд нөгөө хөөх бух шувуу чи намайг энэ 5 нөхнөөс гаргахад туслаач гэж яалаа асуусан чи ийм том чи яаж гаргах вэ гэд чи над том урт мод нөгөө авч өгөх юм бол би яах вэ туслая гэд арай гэж оролцоор агаад гаргаж өгсөн. Энэ 3 зээл түүнийг тэгээд мэлхийнээс авардсан гэд тэгээд үнэг их саарлж хоёрын үлгэр гэдэг нэг унсан. Сурагчид зуны амралтаараа хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч гэр номын санд хичээлдэг англи хэлний дугуйланд хамрагдах дуртай болжээ. Англи хэлний дугуйланд зуны туршид 90 орчим хүүхэд давхурцсан тоогоор хамрагддаг гэлээ. She rushed forward. But Mr. Lennox. Манайх одоо ингээд буянт голын иргэдээр цуслан гарсан байгаа. Цуслан дээр гэр номын сан бас ирж буудаг. Тэгээд гэр номын санд нь ном унших, сэтгүү хөгжүүлэх тоглоом тоглохоос гадна англи хэлний үнэгээ сургалтаас явагддаг. Хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан англи хэлний төвшнээ нэмэгдүүлэхийн тулд би 3 дахь хоног дээр англи хэлний сургалтанд сууж байгаа. Гэр номын сан буянт голын цуслангийн бүсэд 8 дугаар сарын эхний 7 хоног хүртэл амралтын өдөр харгалзахгүйгээр иргэд олон нийтэд хурц ажиллах юм а. Шилэмдэж чиглэлээ. Дараа нь хусан савыг хөндлөн барьж нүх бүр дээр хуруу бүрийн өндгөөр дарж